Сайн байцгаана уу? Намайг Мөнх Чаргал гэдэг. Одоо 50 усад Computer Science-аар магистр суралцаад байж байна. Сая миний бизнес хөтөлбөрт оролцоод 2 сар суралцаад төгслөө. Тэгээд одоо яг 5 хүнтэй болохоор энэ хөтөлбөрөөс юу суралцсан, юу олж авсан, юу мэдснээ хуваалцъя гэд энд яхаад ингэ сууж байна. Яг өмнө би бол болохоор яг нөгөө миний бизнес хөтөлбөрт оролцохоос өмнө болохоор бизнес гэдэг зүйлийг айгүй тийм томоор боддог байсан л да, амар хүнд хэцүүгээр. Тэгэнгүүт айгүй тийм нөгөө юуны чадaltaй хүмүүс хийдэг. Тэгэнгүүт тэр хүмүүсийн ардталт айгүй тийм тусалж дэмждэг хүмүүс байдаг тий. Заавал спонсорлдог хүмүүс ээж идэг. Би ингээд ганцаараа ч юм уу тий ингээд одоо наад шиг тийм танил талгүй тийм юугүй хүмүүс бизнес хийх боломжгүй шахав би боддог гэсэн. Тэгэнгүүтээ би болохоор бас өөрөө болохоор нэг юм хийхийнсэн те нэг юм хийж бүтээх хийсэн амьдрал хүн бас нэгэнт амьдарч байгаа гэх юм хийгээд бүтээх хийсэн гэсэн бас нэг хүсэл эрмэлзэлтэй. Гэхдээ би яаж гэдгээ мэдэхгүй. Тэгэнгүүтээ би яг нөгөө их сургуулаа төгсөөд Монгол улсад ажиллаж байхдаа за тэгвэл би яаж гэдгээ мэдэхгүй бол би ядаж өнөөдөр сурыг те арай жоохон илүү сууж боловсроо гэд гадагшаа ингээд сурахад явсан байхгүй юу. Тэгээ явж байхдаа яг энэ хөтөлбөрийг яасан байна, зарлагдсан байна гэдгийг хараад ерөнхийдөө юу сурах боломжтой юм гэдгийг бүгдийг авч үзээд тэгээд маш юутагаар итгэлтэйгээр бүртгүүлж орж ирсэн л дээ. Яагаад гэхээр угаасаа би нөгөө бизнес гэдэг зүйлийг мэдэхгүй хийх боломжгүй гэж байсан болохоор яг энийг ингээд сонсоод гисэн чинь тий. Тэгвэл би өнөөдөр бизнес санаагүй, бизнес хийх боломжгүй хүнд тий. Ийм хүн заагаад өгье гэж яхад тэгвэл би өнөөдөр сураад авъя. Мэдээд авъя. Би аль болохоор ийшт мэдээд авбал надад би цаашаа яах арга замаа олох байх гэдэг утгаараа би шууд сонгож орж ирсэн. Тэгэнгүүт яг зүгээр тэрнээс өмнө бол би аюу тийм айцтай л байдаг гэсэн л ямар нэг юмнаас одоо тэгээ чадахгүй бол яана те хийгээд эхэлчихээр ялангуяа бизнес гэдэг зүйл дээр бол бүр хийн гэж бодхоос хүртэл айдаг те тэгээ ямар нэг юм хийхээр хүмүүс юу гэж хэлэх бол те тэрнээс бүр хамгийн их айдаг гэсэн. Тэгээд яг зүгээр яг ингээд одоо ингээд бодож авахад манай Монголын нийгэмд аягүй тийм нэг хүмүүс аягүй дандаа хүмүүстэй харьцуулж ярьдаг. Аягүй хэцүү. Тэгэл тэр тэгж ялангуяа нэг эцэг эхчүүд аягүй тэгж ярьдаг байхгүй. Тэдний хүүхэд тийм байна, тэдний хүүхэд ийм байна гэж ярьдаг. Тэгтэл чи өнөөдөр яач вэ гэдэг дандаа нэг юм хүний хүүхдүүдтэй харьцуулдаг. Тэгэнгүүт тэр утгаараа ч юм уу аягүй тийм өөртөө итгэлгүй болоод хүмүүжч тэмгүүж би юу нас хараад байгаа юм. Би бол өөрөө яг тийм байхгүй. Тэгээд яг одоо энэ хөтөлбөрт ороод гиснээрээ юу надад аягүй хөөцлөгдсөн бэ гэдээ хэлэхээр бид нар хамгийн түрүүнд яг юм нэг 8 модулыг ерөнхийдөө ажилласан тийм 8 модул. Тэгэхээр яг эхний 7 хоног нь болохоор өөрсөнтэйгээ ажиллаж байгаа байхгүй юу? Миний diamond гэдэг. Тэгээд эхлэнгүүд чинь бид нэр амар өөр болж байгаа юм чинь. Би ингээд өмнө яг юунаас айгаад байсан тийм яагаад би өөртөө итгэлтэй байгаад чаддгүй байсан. Яагаад би юмнаас айгаад байдаг гэсэн гэдэг дээр нь аягүй тодорхой болж эхэлж байгаа байхгүй юу? Хамгийн гол нь тийм өөр хамгийн түрүүнд хэлэх гээд байгаа юм юу гэхээр дасгалжуулалт гэдэг зүйлийн маань онцлог нь өөрөө дасгал ажилт юм байна. Бид нар
Өмнө ингээд бид нар ямар нэгэн юмны талаар ингээд ном уншаад, сонсоод, подкаст уншаад, тэ хүмүүсийн зөвлөгөөг сонсоод тэг ингээд сонсоод яваад байдаг. Мэдээлэл байгаа юм шиг хэвчлээ тэ. Яг өөртөө цагаад болохоор өөртөө ихтгэлгүй байгаад байдаг. Ингээ за ийм юм байдгийг шүүгээ мэдээд байгаа мөртлөө яг тэрүүнийг хэрэгжүүлэх гээд нэг л чаддгүй, нэг л айцтай байгаад байдаг. Тэгтэл яг энэ хөтөлбөрт орж ирээд дасгал ажиллаад эхэлсэн чинь те яг өөртөө ажиллаад асуулт асуугаад бичээд эхэлсэн чинь айгүй өөрлөж тоглож байгаа. Тэгвэл хүмүүс би ихлээд өөрийгөө яагаад итгэлгүй байгаад байдаг гэсэн хүмүүс юу гэж бодоод байдаг гэсэн надад ямар саа тохиолдоод байдаг гэсэн тэр болгоныг бичээд те тэгэнгүүтийн дасгалын маань онцлог нь өөрөө ингээд амар гой асуултуудтай. Яг өөрөө өөртөө минь ажиллах асуултууд байж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт би яг асуултынхаа дагуу би өөрөө бичээд өөрөө уудлаад за тэгвэл би энүүнийг яаж өөрөөр би яаж харж болох вэ? Би өмнө яагаад буруу хараад байдаг гэсэн. Тэгвэл би энийг өөрөөр яаж сайнаар харах вэ те? Тэр болгон дээр дасгал ажиллаад эхэлж байгаа. Тэгээд эхлэнгүүт чинь надад ингээд айгүй тийм саад болоод исэн сэтгэл үнэмшил садаа юмнууд маань ингээд бүр айгүй гоё арилаад айгүй тодорхойлоод эхэлж байгаа байхгүй. Би нөгөө нэг зүгээр нэг сонсоод хийх биш те үйлдэл хийгээд эхлэхээр үр дүн гараад эхэлт юм байна. Үр дүн гараад эхлэхээр хүн чинь яг нөгөө нэг өөртөө итгэх гэсэн яг илүү сайн баталгаажаад эхэлт юм байна. Үр дүнгээ хүн чинь мэдрээд ирэнгүүт чинь өөртөө итгэх гэсэн юм байна. Өөртөө итгэх итгэл сайжраад ирэх тусмаа хүний үйлдэл сайжирд юм байна. Бүр ингээд энийг бүр үнэн мэдэрч эхэлж байгаа. Үнэн бүр ойлгож эхэлж байгаа байхгүй. Тэгээд эхлэнгүүт чинь те үр дүнгээ мэдрээд өөртөө итгэлтэй болоод ирэхээр чинь юу нөгөө айцсгүй болоод эхэлж байгаа юм чинь. Тэгээ ингээд яг хамгийн ихний юунд бол ингэ явж байгаа. Тэгэнгүүтээ дараагаар нь яагаад эхэлж байгаа вэ гэхээр чинь яг нөгөө бизнес гэдэг зүйл рүү ороод эхэлж байгаа байхгүй. Тэгвэл бизнес гэдэг зүйл чи юу вэ те? Би өнөөдөр юу хийх дуртай вэ гэдгийг аягүй сайн ойлгож хож гаргаж ирж байгаа. Тэрнээс ингээд нөгөө ямар ч дургу хүн чинь нөгөө дургу юм хийгээд ирэхээр чинь ядраал стресстэй л те. Юу нөгөө нэг яг тэгтэл хүн чинь дуртай юм хийгээд эхлэхээр чинь бүр ядрах биш харин ч бүр тэрнээсээ кайф аваад эхэлт юм байна. Бүр тэгээд эхлэнгүүд чи яг энэ модуль дээр яаж байгаа вэ гэхээр өөрийнхөө зөвхөн дуртай юм хайж ухаж олж ирж чадчих байгаа байхгүй. Зүгээр ингээд яг бизнес гингүүд чинь баргалж нэг амар хүнд хэцүү хүчээр ажил юм уу гэж бодоод би яг өмнө өөрөө тэгээ бодоод яваад байдаг гэсэн бол те энэ дээр чи ингээд яг хүн өөрийнхөө дуртай юмыг олоод өөртөө ямар асуудал байсан тэрийгэ шийдвэрлэх гээд ирэхээр чинь айгүй өөр болоод эхэлж байгаа юм. Айгүй нөгөө бизнес гэдэг ойлголт маань айгүй өөр болоод тэгэнгүүтээ буцаагаад айгүй тодорхой болоод эхэлж байгаа байхгүй. Өмнө зүгээр ингээд нэг хар айцгал харагдаад байдаг гэсэн бол одоо те чи юм байт юм шүү. Чи юм байт юм биш үү. Айгуу сайн ойлголттой болоод эхэлж байгаа. Тэгээ бас энэний нөгөө нэг айгуу гоё ойлгож авсан юм юу вэ гэхээр нөгөө бизнес гэдэг чинь өөрөө асуудлыг шийдэж байгаа юм байна. Ямар нэгэн асуудлыг шийдээд эхэлж байгаа юм байна. Энд чинь зөвхөн өөрийнхөө хэлэхгүй бусдын асуудлыг шийдээд эхэлж байна гэдэг чинь эн чинь өөрөө айгуу тийм одоо юугаар хэлэх юм бэ? Айгуу тийм буянлаг ажил байгаа байхгүй. Буянтай ажил. Аюу олон хүмүүс тийм тасалдаг ийм ажил байгаа байхгүй. Тэгэхдээ хүмүүс баргалж тэгэхэд би өмнө ерөөсөө энийг ойлгоогүй бизнесгээ бодонгууд чил нэг л хэцүү миний давж хийж чадахгүй зүйлтэй гэдээ ойлгоцсон. Тэгээ бас нөгөө нэг талаараа яг энэ хөтөлбөрт орж ирэхээс өмнө миний бас нэг бодож исэн юм юу гэхээр ингээ боломжгүй иймгүй тиймгүй гэдэг ингээд нөгөө нэг айгу боломжгүй талаас нь айгу хараад байдаг гэсэн бол тий. Ороод ирэхээр чинь илүү ингээд нэг асуудал дээр наривчлаад илүү нарийн тодорхой болгоод надад яг ямар асуудал байна тэр үнийг илүү олон ингээд нэг олон хэсэгт хуваагаад асуугаад эхлэхээр буцаага хариулт нь өөрөөсөө гарч эхэлт юм байна. За ийм юм дээр чинь ингэж хийдэг юм биш үү гэд. Тэгээ ингээд ирэхээр чинь хүн чинь нэрээ айгу өөрөлж эхэлж байгаа юм чинь. Хамгийн түрүүнд эндээс юу бүр задарж байгаа бэ? Сэтгэлгээ бүр үнэн задарж эхэлж байгаа байхгүй. Бид нар ингээд яг өмнө нь ерөөсөө тэгж харж чаддгүй өмнө ингээд гомдлоо л байдаг те надад ийм завгүй байна ийм боломж алга ийм мөнгө алга одоо айгуул ингээд нэг хүмүүс ярьдаг штэ ингээд амар үнэтэй амар юу гэл те тэгэхэд би яг нэг зүйлийг бүр айгуул хэлмээр санагдаад байгаа байхгүй ягаад тэгэхээр би өөрөө энэ дээр сураад мэдээд хэлсэн болохоор өнөөдөр ингээд ямар нэгэн боломжгүй санагдаад хэцүү санагдаад хүн санагдаад байгаа бол харин ч бүр сургуульд асуулжуулт авах хэрэгтэй юм байна тэгжиж тэр боломжгүй юугүй гэдэг юугаасаа гацаанаасаа тэр нөгөө гомдлоод байдаг зүйлээс гарч чадах юм байна. Хэрвээ бид нар өнөөдөр дахиад л энүүнийг те ямар нэгэн асуудлаар одоо үнэн ч юм уу өндөр ч юм уу те надад хэцүү байна ийм байна гэж ах юм бол бид нар яг тэр чигээрээ л үлдэнэ.
Яг тэр чигээрээ тэгэхээр хэдэн жил бид нэр харамсаад явах юм. Айгуу л та хэдэн жилийн дараа дахиад нөгөөдгөрөө. Тэгэхээр яг ингээ харамсаад үлдэх гээд байгаа байхгүй юу? Яг ийм байдлаасаа гарахын тулд бидний хамгийн өнөөдрийн хийх ёстой алхам юу вэ гэхээр сэтгэлгээндээ өөрчлөлт оруулах хэрэгтэй юм байна. Сэтгэлгээндээ бид нэр өөрчлөлт оруулахын тулд бид нар тасгалжуулалт авч ажиллах хэрэгтэй юм байна. За тэгээд сургалтанд орсныхаар яг энэ тасгалжуулалтаас бол ерөнхийдөө бизнесийн аягүй сайн ойлгоод авчиж байгаа. Тэгэнгүүтээ би одоо тэ бизнесээ буцаад цаашаа задлаад эхэлж байгаа байхгүй. Бүр энэ дээр чинь аягүй гоё ингээд чат дараалтаагаар зааж эхэлж байгаа байхгүй. Би ингээд хамгийн түрүүдээ бизнесийн тулд за тэгвэл миний бизнесийн очих газар нь хаана юм? Тэгээ бүр ирээдүйн өөртөл ингээд хараад тодорхойлоод эхэлж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ дараад нь үн цэн нь юу юм? Хинд үйлчлэх гээд байгаа юм? Яг ямар хүнд үйлчлэх гээд байгаа юм? Тэгээ миний өнөөдрийн бизнес хийх гээд байгаа зорилт маань хийн, үйлчлүүлэгч маань хийн, мөрөөдлийн аватар маань хийн гэдгийг аягүй сайн тодорхойлоод эхлэнгүүт миний нэг бизнес хийх үе шат маань тодорхойлоод эхлэх юм байна. За тэгээд дараад нэг хинд яаж үйлчлэх вэ гэдгээ ойлгоод ирэхээр тэ ямар маркетинг ашиглах уу, юу хийх үү, тэ тэгээ ингэж явж байгаа байхгүй. Тэгээ ихтэй сурвал бид нэр ингэж ямар нэгэн байдлаар сурчлаа, тэ мэдлэг авчлаа, тэ. Тэгэхэд яаж гэдгээ давхар бас л мэддэггүй. Тэгтэл яг ингээ модуль болгон дээр нь заагаад хичээлүүд дасгалууд ажиллаад эхлэх хэр чинь бид нэр бүр яг л зөвхөн баргалж хүлд орж байгаа хүүхчийг л ингээд алхам алхмаар бизнесээ шаттайгаар хийгээд яваад эхэлж байгаа. Бас нэг юу вэ гэхээр би ингээ нэг ганцаараа сураагүй давхар ингээд өөр хүмүүстэй сурж байгаа болохоор бусад хүмүүсээс би давхар суралцаад эхэлж байгаа юм. Тэгэхээр тэр хүмүүс маань бүгдээрээ бас өөрөө өөрсдийн гэсэн бизнестэй би жишээ нь хэд оюутан хүн яг өөр ингээд бизнес санаагүй орж ирсэн. Тэгмүүд би бизнес санаагаа олъё тэ хэрэгжүүлээ бизнес гэдэг зүйлийг суралцъя гэдээ явж хахад яг тэр нэг сургалтанд маань бүрэлдэхүүн маань болохоор аль хэзээний бизнесээ эхэлсэн, аль хэзээний хөлөө олцсон хүмүүс ингээд аюул олон төрлийн төрлөөр бизнесийн хүмүүс орж ирээд ингээд давхар ярилцаад тасгалжуулагчаас асуулт асуугаад эхлэхээр яг тэднээс давхар аюул суралцаад эхэлж байгаа байхгүй. Тэднээс давхар суралцаад хамгийн ойрын жишээ гэхэд өнөөдөр тэ ингээд юутай бизнесээ эрхлээд ингээд явж байгаа хүн бизнесээ яаж маркетинг хийх вэ гэл тэр талаараа ярилцал эхэлж байгаа. Бүр хамгийн энгийн жишээ гэхэд өнөөдөр дарс дарыг гэхэд тэ хүмүүс өнөөдөр тэгвэл дарсны мэдлэгийг мэдчих хэрэгтэй юм биш үү тэ тэгвэл дарсны мэдлэгийг давхар өгөх хэрэгтэй юм биш үү гэд ингээд ярилцаад тасгалжуулагчаа ингээд ярилцаад эхлэнгүүт чинь би айгаа давхар өөр төр ойлгож эхэлж байгаа юм чи. За би тэгвэл бизнес хийхээр болох юм бол би бас давхар ингээд хүмүүстэй айгаа сайн ойлгуулах юм байна. Ингэж хүрэх юм байна. Тэгж хүрэх юм байна. Би тэгвэл өнөөдөр ийм зүйлийг авах хэрэгтэй юм биш үү? Ийм үн цэнтэй зүйлийг эхлээд би хүргэх хэрэгтэй юм биш үү гэд. Айгаа олон зүйл давхар суралцаад эхэлж байгаа. Энэ дээр бас айгаа гоё авууштай юм нь айгаа гоё ингээд нэг биднэрт ингээд айгаа гоё давуу тал болж байгаа юм юу вэ гэхээр гэд өөр бизнесийн хүмүүс маань ингээд санал бодлоо хуваалцаад эхлэнгүүтээ тэд нэр хоорондоосоо тэгвэл хин хинтэйгээ харилцаж ажиллаж болох уу гэдэг дээр айгүй олон түншөөд үсэж эхэлж байгаа байхгүй энэ дээр. Одоо чи би ингээд өөрийнхөө ингээд сурж байгаа те би өнөөдөр одоо big data-гаар сураад явж байгаа байхгүй юу. Ерөнхийдөө data analyst хийнэ сураад энэ чиглэлээрээ бизнес хийнэ гэдээ яриад ингээд явж байгаа юм. Судлаа явж байгаа. Тэгэхэд над дээр өнөөдөр ингээд айгүй гой санал орж эхэлж байгаа байхгүй юу. Санал ирж байгаа байхгүй юу? Өөр бизнес хийж байгаа хүмүүс. За тэгвэл чи өнөөдөр наатагаа ингээд танилцуулаад ингээд яваач. Би одоо нэг ийм саналтай байна. Ингээд хамтраад ажиллая гэх. Амар гоё. Тэгээд ингээд явахаар чи биднүүдээ чи яг энэ сургалтнаас давхар ингээд нөгөө бизнесийн түншөөд үсээд эхэлж байгаа байхгүй юу? Амар гоё давуу тал нь. Энд дээр чинь зөвхөн бид нар бизнес сураад эхлэхгүй бизнесийн бүр бүхэл бүтэн юг хамтрагч түншөөд болоод тий юмнууд яваад эхэлж байгаа байхгүй. Харилцагчтай бас бидний давхар ингээд олоод өргөжүүлээд явах боломжтой байдаг юм байлээ эндээс. Давхар тэгээд яг ер нь ингээд нөгөө нэг модуль болгоны дараа бас нэг юу айгуу гоё юм нь юу гэхээр ингээд дандаа онлайн менторууд орж ич бид нарт давхар ингээд нэг зөвлөгөө өгöd явдаг юм билээ. Эндээс жишээ нь хамгийн их ингээд орж исэн бас нэг монгол охин ментор тэр болохоор ингээ Америкт сурдаг тий. Тэр болохоор Америкт суралцдаг. Тэгэнгүүтээ тэр болохоор яг Америк хүнээсээ ментор авдаг тийм хүн байгаа байхгүй. Тэгээ бид нартай ингээ туршлагаасаа хуваалцаад ингээд яриад хэлсэлтэй. Тэгээд тэрнээс бүр тэрнээс хамгийн гоё суралцсан юм юу байсан бэ гэхээр одоо өнөөдөр таны амьдралд тохиолдож байгаа зүйл таны амьдралын төлөө тохиолдож байгаа шүү
гэд бүр өөрийнхөө ингээд жишээтэй яриад тэгсэн л дээ. Тэгээд ингээд эхлэхээр чинь амар гоё. Яг тэгээд эхлэхээр чинь айгүй гоё яаж байгаа юм чинь. Би ингээд өмнөдөө баргалж бид нэр ингээд ямар нэг юм ингээд бэрхшээл тохиолдонгууд те баргалж ингээд нэг шийтгүүлээд байгаа юм шиг. Яагаад би зөвхөн ингээд байгаа юм ингээд. Тэгээд тийм ойлголт аваад идэгсэн бол нэрээ те биднэрт өнөөдөр тоолж байгаа бэрхшээлүүд маань өнөөдөр биднэрт боломж олгож өгч байгаа маань илүү тэндээс суралцах боломж өгч байгаа юм байна. Тэрийг давхар ингээд суралцаад эхэлж байгаа байхгүй. Тийм бас бүр айгүй гоё ойлгомжтой юм юу гэхээр манай монголчуудын нөгөө ментор биш онлайн менторсоо давхар нэг суралцсан юм юу гэхээр гэж байгаа байхгүй. Манай Монголын бизнесмэнүүд болохоор бизнес хийгээлээдэг. Буцаагаад бизнестэй хөрөнгө оруулахгүй. Олсон ашгаа ерөөсөө бизнестэй хөрөнгө оруулалт хийдэггүй. Нэг ашгаа баргалж өрн таараа хийгээд хэрэглээд дуусчдаг. Тэгээд ингээ явахаа нөгөө бизнес ингээ өсдөхгүй хэдэн жил явж байгаа л унтарчдаг. Эсвэл тэгэл нэг л их нөө өөр өгөөжгүй ингээл нэг яваад байдаг. Тэгэхэд гадаадын байгууллагууд яадаг вэ гэдгсэн чинь бүр яг ингээ нөгөө ашгийнхаа хэдэн хувийг буцаагаад бизнестэй хөрөнгө оруулалт хийдэг байдлаар хөрөнгө оруулалт хийж яадаг байгаа байхгүй. Ажилдаг байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өнөөдөр яаж юм бас давхар өөрсөндөө бодоод үзэх хэрэгтэй юм байлээ. Ялангуяа бизнес хийгээд явж байгаа хүмүүс бол тэгэл давхар ингээ нөгөө менторуд маань орж ирэл ийм юм би тийм юм хийдэг гэж хэд ч юм бүр айгүй гоё ингээд хамгийн сүүлийн тэр нөгөө юу гэдэг онлайн уулзалтын ментор дээр хүүхдүүдэд энтерпренер бизнес хэрхэн хийх вэ гэж хичээл заадаг гэдээ ороод ирж байгаа байхгүй. Тэр чинь баргалж өнөөдөр бид нар би л юундээ үндэ би төсөөлж үзээгүй хүүхдүүдэд бизнес яаж хийх вэ талаар үндэ бүр юу өөрөө бизнес яаж хийх вэ гэдэг талаар бодоо явж байгаа тий. Тэр чинь бүр айл хизээний судлаад хүүхдүүдэд хүртэл яаж бизнес хийх вэ бизнес сэтгэлгээ гэж юу юм гэдэг ингээд заагаад хэлж байгаа байхгүй. Амар гоё. Бид нар өнөөдөр ингээд 10 жилээсээ ясан дээр ихтэй сургууль суустаар ерөөсөө тийм мэдлэгийг олж авч чадаагүй л байгаа байхгүй. Олж авч чадаагүй. Яг үнэн шүү бүр. Бид нар ингээд ихтэй сургууль сурлаа 10 жил сурлаа төгсөөл ажил гарч иж чинь. Тэгэл ингээд нөгөө яг л нөгөө ажил хийх ёстой юм шиг те. Тэгээ ингээд өнөөдөр ажил хийгээл яваад байгаа юм байж ич. Нэг л их хүнээс юу яатсан. Нэг л их гомдлсон. Дандаа нөгөө өөр зээл яриад цаг зав байхгүй. Өнөөдөр ясан дээр өөртөө ч цаг зарцуулж чадахгүй. Өөрийнхөө дуртай хоббидоо ч цаг зарцуулж чадахгүй. Ингээ явж байгаа хэрэг. Тэгэхэд хүмүүс бүр айгүй өөрөөр сэтгэж байгаа юм чинь. Тэгэхэд бүр өнөөдөр өөр орчиндээ өөр орчинд хүмүүс айл хэзээ хүүхдүүд хүртэл бизнес яаж хийх вэ гэдэг талаар суралцаад хийгээд явж байгаа хэрэг. Тэгэхээр л бид нарын яг нөгөө нэг тэгэхээр л би бүр үнэхээр ойлгосон бид нарын нөгөө нэг бизнес сэтгэлгээ гэдэг талаар үнэндээ мэддэггүй, үнэндээ төсөөлөлгүй амьдарч байгаагийн юу байгаа хэрэг. Тийм тэгэл яах юм яг ажил хийгээл ажлаас ажлын хооронд яваалаа тэгснэ ингээд тийм бүр хамгийн нийтдээ нь юу вэ гэхээр манай бид нарын одоо нөгөө сэтгэлгээ нь ерөөсөө задрааг байгааг нь шинж байгаа байхгүй. Ихтэй сургууль сурлаа, аав ээжээсээ хүчнээ төгрөг төлүүлээд сурлаа тэгэнгүүтээ зарим нэг нь бүр ажиллаж хийхгүй баргалж тэгээ ингээд нөгөө сурсан нөгөө мэрэгчлэр ажиллаж чадахгүй заяа. Бүр амар харамсалтай. Тэгэнгүүтээ баргалж шал өөр зүгээр цагийн ажил хийгээ явж байгаа. Тэр нь яхав зүгээр буцаагаад яагаад ингээд яваад байгаа гэхээр яг өөрийнхөө нөгөө дуртай мэрэгчлэрээ сураагүй дуртай юм олоогүй тэр итэл хамгийн нийтдээ өнөөдөр монголчууд зарим хүмүүсээс асуугаад чи юунд дуртай би мэдэхгүй юу дуртай мэдэхгүй чиний хобби юу вэ гэхэд мэдэхгүй. Бүр жоохон амар харамсалтай нэг яг үндэ ийм байгаа байхгүй. Өөртөө таньж мэдээгүй өөрсөнтэй ажиллаж сураагүй. Тэгээд эхлэнгүүт чи нөгөө нэг юу яаж байгаа байхгүй. Ийм сэтгэлгээгээрээ ингээд нөгөө нэг явцсан хүмүүс чинь ерөөсөө нөгөө өөр юмнасаа гарч мэдэхгүй. Тэгээд хамгийн нийтдээ нь юу гэхээр нөгөө нэг бусад амар атаархал байдаг. Тэр амар ингээд л шүү тэгээд байдаг. Тэгсэн мөртлөө надаа ийм юм байхгүй шүү тий. Надаа ийм юм байхгүй байна. Би чадахгүй байна. Надаа өнөөдөр мөнгө алга байна. Хүмүүс гоё интернет ашиглалаа. Надад өнөөдөр интернетийн мөнгийг төлөх мөнгө алга. Гэт ингээс үж байгаа. Тэгэхээр яг асуугаад тэгвэл та тэр хүмүүсийг төж хөдөлмөрлсөн юм уу өнөөдөр? Тэр хүмүүсийг төж хөдөлмөрлсөн юм уу? Та өнөөдөр ажиллаад хараад юу хий гэж асуухаар телевизээр үзэж байна. Тэгэл ядраал байна гэт ингээс үж байгаа. Тэгээ би бүр асуусан бүр ингээд та тэгээ ингээд энэ чигээрээ ингээд явах юм уу? За тэгвэл та одоо ингээд яг ажиллаа хийдгээрээ хийгээд орой ядардгаараа ядраал ирээл унтаалтай яг ийм байдлаараа өнөөдөр хангалттай интернетэж авч чадахгүй ингээд амьдрдгаар амьдрах юм уу? Тэгээ та өнөөдөр тэгвэл ийм сургалт байхад өнөөдөр ийм сургалтанд хөрөнгө оруулалт хийгээд ядаж өнөөдрийнхөө сэтгэж байгаа сэтгэлгээнээсээ гараад те ийм байдлаасаа гарах
ийм байдлаасаа өнөөдөр гарах боломж үндэ байхгүй юу? Үгүй байгаа аахгүй. Гол нь хүмүүс тэрийн байдал байгаагаа харж мэдэхгүй байна. Хамгийн инээдтэй. Тэгэнгүүтээ за би ийм байгаад байна шүү. Гэхдээ надад боломж алга гэд ингээ яриад сууж байгаа аахгүй. Гэтэл тийм боломжноосоо өөр гарахын тулд хичээхгүй юм бол тийм боломжоор л тэгэл амьдрал л гэсэн. Тийм болохоор би өнөөдөр энэ сургалтанд би ингээд суугаад ийм юм мэдээд аваад байна шүү. Та нар маань ч гэсэн давхар ингээд өөрсдийнхөө төлөө тэмцээд ингээд сураад мэдээд аваарай. Тийм бол боломж нь байт юм биш шүү. Биднэрт боломж ясан дээр өөрөөсөн дээрээ байт юм байна гэдгийг айгүй сайн ойлгож байгаа. Тийм тэгээ яг өнөөдөр ингээд нэг хүмүүс айгүй тийм нэг боломжгүй гэдэг ингээд яриа соцоо. Өнөөдөр би тийх боломжгүй. Өнөөдөр надад тийх ийм төлөх мөнгө алга гэдэг ингээд сууж байгаа байхгүй. Би өнөөдөр яг хамгийн анхгаар ингээд ийм сургалтанд сууж байгаа гэдгсэн чинь өө за ямар гоё. Тэ гоё юм. Төлбөр нь хэдий гэдгсэн чинь 5 сая гэсэн чинь хүмүүс дуу алдчихж байгаа байхгүй баруул солиотой юм уу хайшин баруул тийм сургуулиас дахиад нэг ихтэй сургууль сурна штэ гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр нь бүр ярьж байгаа юм чинь. Үгүй эн чи одоо яг үүндээ бид нэр ихтэй сургууль сураад яалаа те. Дахиад нэг мэдхгүйгээр л дуусч байгаа байхгүй. Дахиад яаж хийх вэ гэхээр мэдхгүйгээр л дуусч байгаа. Тэгэхэд би өнөөдөр яг энд ороод ирснээрээ те өөрийнхөө би өөрийгөө таньж эхэлж байна. Өөртөө итгэлтэй болж эхэлж байна. Өөрийнхөө дуртай юм олж эхэлж байна. Буцаад би бизнес гэдэг зүйлээс айхгүй болж эхэлж байна. Тэр итгэл өнөөдрийн миний ороосон зүгээр 5 сая төгрөг магадгүй би нэг газар хөрөнгө оруулалт хийгээд ясан бол хэдэн жилийн дараа нэг хэдэн төгрөг болоод ашиг авах. Тэгэхэд би ер нь бол өнөөдөр яг энэ хөтөлбөрөө болохоор яг өөрийнхөө бизнесийн хөрөнгө оруулалтаа хийчихлээ гэж хэлж байгаа. Гараа нь ерөнхийдөө тийм хөрөнгө оруулалтаа хийчихлээ гэж харж байгаа байхгүй юу. Ягаад гэхээр би одоо яг юу хийж чадах вэ? Би дараад нь хэдийн хэмжээний юуг олж чадах вэ гэдгийг би өөрөө харж чадчих байгаа болохоор надад үнэхээр үнд чинь ямар ч ягаад хэрэгэлзээд ах те алдаад ах юм байхгүй болчихж байгаа байхгүй. Тийм болохоор би өнөөдөр яг юу хэлэх гээд байна гэхээр магадгүй өнөөдөр энэ төлбөр маань үнэтэй санагдаад чадахгүйгээд ингэж сууж байгаа бол те пөөх гэд ингэж сууж байгаа бол тэгсэн мөртлөө ингэж нэг юм хиймээрээ те тэгсэн мөртлөө боломжгүй гэж сууж байгаа бол те яаж иж байгаа л өөрсөндөө юугаа олох хэрэгтэй байгаа байхгүй юу. Мөнгө төгрөгөө олоод өөрсөндөө хөрөнгө оруулах хэрэгтэй байна. Тэгж чадахгүй бол те дахиад нөгөө хэдэн жилийн дараа яг л нөгөө энэ байдлаараа сэтгсээр яг л энэ байдлаараа ажиллахаар яг л энэ байдлаараа гомдлсоор л те байх байгаа байхгүй юу. Тийм болохоор ийм байдлаараа магадгүй хэдэн жил явъя л гэж бодохгүй л байгаа бол өнөөдөр бид нар сэтгэлгээндээ бид нар юундээ хөрөнгө оруулалт хийх ёстой байгаа байхгүй юу. Сурах юмдаа энэ мэдгүй байгаа зүйлдээ тэгжиж бид нар өнөөдөр уучраа болоод хийж чадаж эхэлж байгаа байхгүй. Яг зөв бас нэг арай нэг өөр юм хэлийг бодчихсон тэрийгэ хэлчихье. Энэ жоохон холбогдох гэж магадгүй. Тэгээ би яхаа өмнө нөгөө нэг айгуу би бас ер нь айгуу жоохон юм сонирхолтой л да айгуу юм яадаг юм болоо гэж айгуу сонирхож үзтий. Тэгээд өмнө бодож байхдаа хүмүүс яагаад тасгалжуулалт авдаг юм болоо айгуу гайхдаг байсан байхгүй. Тэгээд тасгалжуулалт авах те тэр хүмүүс өөрөө өөртөө гэсэн нэг бодох юмгүй байх та. Бараг л нөгөө би тасгалжуулалт аавна гэхээр тэр хүний бодлоор амьдрын гэж боддог байсан байхгүй юу? Яг үүндээ. Тэгэнгүүтээ тэр хүмүүс бараг л өөртөө бодож сэтгэж чадахгүй байх та. Яагаад заавал тасгалжуулалт аваад байгаа юм? Би өөр ингэсэн толгойтой шүү дээ. Би өөр ингэсэн чадaltaй шүү дээ. Айгуу тэгж боддог байсан байхгүй. Тэгээд ингээд эхлэнгүүт би яагаад тасгалжуулалт авсан бэ гэхээр би угаасаа мэдэхгүй байсан. Би бизнес гэдэг талаар хийн гэдгийг айцтай байсан. Надад хийх гэсэн хүсэл байсан. Тийм болохоор би зоригтойгоор өөртөө хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд эхэлсэн чинь яг үнэндээ тасгалжуулагч маань тий тасгалжуулалт гэдэг маань миний дотор байгаа үн цэнийг, миний дотор байгаа чадал тий дотор хүнийг маань сэргээж өгөх юм байсан байгаа байхгүй. Тэгээ би өөрөө юу чадахыг, би өөрөө юу мэдж байгааг, би өөрөө юу хүсэж байгаа тий тэрийг маань илүү сайн тодруулж гаргаж ирээ. Тэгвэл би өнөөдөр яаж хийх вэ гэдгийг маань надад хэлж өгч байгаа. Тэгвэл яаж хийвэл зүгээр вэ гэдэг дээр нь л нэмж зөвлөгөө өгч байгаа. Тэгэхээр эн чинь тэгэхээр би яг зүгээр үнэндээ чаддаг бол өнөөдөр манай Монголын бүх ард түмэн зүгээр тасгалжуулалт гэдгийг аваасай. Тэ өөртөөхөө дотор юу байдгийг өөрөө хэн бэ гэдгийг таньж мэдээсэй. Тэгж бодож байгаа би бол өнөөдөр хүн болж төрснөхтэй
өөрийн гэсэн хийсэн бүтээсэн зүйлтэй, өөрийн гэсэн бахархах зүйлтэй төрөөсөө зүгээр амьдраасаа. Тэгээ би нэг хэдэн жилийн дараа би нэг залуудаа магадгүй хөвгшөрчөөл би нэг залуудаа тэгсэн бол даанч би чадаагүй юм да, даанч би зүрхлээгүй юм да. Надад зөндөө олон боломж байсан шүү. Би тэгтээ ашиглаагүй. Би өнөөдөр яг тэгээ яриа сууж байгаа хүнийг сонсчихсон баггүй юу? Тийм болохоор тэгээд ингээд нэг хэдэн жилийн дараа бид нэр халаглаад ингээд өөрсөндөө ингээд харамсаад суухгүй тулд өнөөдөр бид нэр цаг алдахгүй дасгалжуулалт гэдэг зүйлийг аваад өөрөө өөрсөндөө байгаа дотор байгаа чадвар хүнээс ирээгээд дотор байгаа мэдлэг боловсруулаа ашиглаад сурах хэрэгтэй байгаа байна. Энийг бүр үнэхээр ойлгосон. Тэгээд эндээс би яг өнөөдөр дасгалжуулалтаас өөрийгөө илүү олж авч өөртөө илүү ихтэй болж өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадчих байгаа байхгүй юу? Яг үүндээ би өмнө яад айдастай байгаад байдаг гэсэн бэхээр хүмүүс юугээд хэлчих бол би алдчихвал яана. Би заавал нэг ямар нэг юм ингээд амар сайн болгож ийж хэлэн дараад нь хүмүүс хэлэн магадгүй өнөөдөр би буруу хийчихвэл яана. Хүмүүс юу гэлж хэлээ. Ингээ ерөөсөө байж чаддаг байсан бол одоо би айгүй өөр олчих гэж байгаа. Айгүй өөртөө өөрийнхөө алдаа хүртэл хүлээн зөвшөөрч чадж байгаа байхгүй би. За би өнөөдөр энийг чадахгүй байна. За яах вэ би өнөөдөр юу хиймээр байгаагаа мэдчихэж байгаа. Юуны төлөө тэнцэх ёстойгоо мэдээд эхэлж байгаа. Тэгэнгүүт би өнөөдөр 1-2 алдаагаа за би энийг ч гэсэн за тэгвэл би өөртөө хүлээн зөвшөөрч чадж байгаа байхгүй. Өөрийнхөө юг. Тэгжиж би эн чинь яг өмнө нь ингээд одоо би яг ингээд нөгөө нэг амар ялгаатай юм юу харагдаж байгаа гэхээр би өмнө нь ингээд ямар нэг юм одоо бүр зүгээр хамгийн энгийн жишээгээр яриа гэхэд нэг онц дүн авахын төлөө бүр хамгийн энгийнээр яриа гэвэл их сургуультай ч юм уу 10 жилдээ ч юм уу ажил дээрээ ч юм уу ингээд нэг онц дүн авахын төлөө нэгдүгээр байранд орохын төлөө хин нэгэн таалагдахын төлөө ингээ хийгээд яваад байсан байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээл нөгөө нэг амар тийм стресстэй, дарамттай, тэхгүй үл яана гэсэн айдастай. Тэгэхэд би өнөөдөр одоо өөртөө дуртай юмаа хийж эхэлж байна. Би хийж байгаа юмаа би өөрөө дурлж эхэлж байна. Тэгээд эхлэхээр юу нөгөө айдас, юу нөгөө тэхгүй үл яана биш юу харин ч бүр нөгөө хийж байгаа юмасаа дурлаад эхлэхээр чинь кайф аваад эхэлж байгаа байхгүй. Амар гоё. Ийм зүйлийг би ингээд мэдрээд эхэлж байгаа болохоор би яг өнөөдөр аюул олон хүмүүсийг мэдрээсээ аюул олон монголчууд маань мэдрээсээ тэгээд бид нар маань тэнцээсээ ясан дээр ингээд монголчууд амар тэнэг амар юу л гэдэг бас жоохон тийм ишилтэй ер нь хүмүүс аюул тийм хүсэлтэй бодолтой аюул гоё хий гэсэн юутай байдаг. Гэхдээ ингээд нэг яагаад гэдэг вэ гэхээр ингээд хүмүүс манай Монголын ихэнх нь ингээд дандаа тийм болохгүй дээр нь төвлөрдөг. Дандаа тийм чадахгүйг нь төрүүлж ярьдаг. Хизээш нэгээ баргалж чадчихлаа шүү гэж урам өгдөггүй айгүй хэцүү. Тэгсэн мөртлөө ингээд амар их юм хичээгээ явж байгаа нэг өдөр магадгүй айгүй алдчих ч юм уу нэг өдөр магадгүй айгүй жоохон яачих юм бол чи өстө дандаа тэгдэг гэх нэг дандаа тэгдэг юм шиг ярьдаг. Айгүй хэцүү. Яг зөв. Тэгээд ингээд эхлэхээр чинь бид нар буцаагаад нөө юм хийх урам зориггүй, ирччихгүй. За юуны төлөө хийн. За яах юм. Угаасаа би намайг чадахгүй гэж байгаа юм чинь би хийгээд яах юм блэ. Ийм сэтгүүтэй болоод байгаа байхгүй. Тэгэхэд өнөөдөр дасгалжуулалт аваад өөрийгөө таниад магадгүй өнөөдөр миний мэдэрсэн шиг мэдрээд эхлэх юм бол тэд нар маань өөрсдийнхээ дуртай юмдаа илүү сайн хийгээд магадгүй дуртай юмаа хийж байгаа болохоор илүү хариуцлагатайгаар хийх байх. Өнөөдөр манай Монголын нийгэмд хариуцлага гэдэг зүйл аягүй алдагдаад байгаа. Аягүй дутагдаад байгаа юм. Амар дутагдаад байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс өнөөдөр дуртай юмаа хайгаад болоод хийгээд эхлэх юм бол тэд нар хариуцлагатай хандна шүү дээ. Хамаагүй хариуцлагатай хандна. Хин нэгний төлөө хийж байгаа юм биш өөрийнхөө төлөө хийж байгаа болохоор тийм болохоор илүү дуртай зүйлээ олоод аваасаа гэдэг миний бүр амар чин хүсэл байгаа байхгүй.